Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр би та бүхэндээ Солонгосын инээдмийн алдарт жүжигчин Пак Жи Соны талаар түүний амьдралыг ярьж өгөх гээд бэлтлээ. За ингээд эхнээс нь ярьж эхлэе. Солонгосын инээдмийн урлагт зөөлөн инээмсэглэл, хурц ухаан, халуун сэтгэлээрээ дурсагддаг нэгэн хүн бол Пак Жи Сон. Тайз дэлгэцэн дээр тэр үеийн үзэгчдэд өгдөг инээд нь хөнгөн хэрнээ хүнийг тайвшруулж уйтгар гунгийг нь үргээж өгдөг, сэтгэл зүрхэнд нь жижигхэн гал асааж чаддаг тийм жүжигчин байсан гэж түүнийг хүмүүс дурсдаг. Гэвч олон хүний амьдралд урам өгч ирсэн энэ бүсгүй 2020 оны 11 сарын 2-нд өөрийн төрсөн өдрөөсөө ердөө 1 хоногийн өмнө ээжтэйгээ хамт Сөүл хотын байрандаа нас барсан байдалтай олдсон гэсэн харамсалтай мэдээ Солонгосын телевизээр гарч эхэлсэн. Энэ мэдээ нь улс даяар үзэгчдийг маш их цочролд оруулсан. Тэр мөчөөс эхлээд түүний амиа хорлолт нь ажлын дарамт байсан уу, эсвэл бидний мэдгүй өөр нэгэн шалтгаан байсан уу гэсэн асуулт олон нийтийн дунд бол маш хүчтэйгээр тархаж эхэлсэн. Пак Жи Сон жүжигчин 1984 оны 11 сарын 3-нд Инчон хотын Бупёнд өргөт төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн үгийг хүндэлдэг, хичээл сурлагадаа сайн, үлгэр жишээ охин байсан тухай эргэн тойрных нь дурсаж ярьдаг. Тэр анги твших бүрдээ тэргүүний сурагч байж бага дунд ахлах гээд бүхэл ангиудаа сурлагаараа тэргүүлдэг сурагч байсан. Их сургуульд элсэгтэй ч гэсэндээ тэр маш амжилттай сайн сурагч гэдгээ батлаж Солонгосын нэр хүндтэй 3 их сургуулийн нэг болох Корея их сургуулийн боловсролын сургуульд нь тэнцсэн. Энэ нь Сөүл болон Ёнсе их сургуулиудтай мөр зэрэгцэх хэмжээний амжилттай бөгөөд сайн сурах юм бол ирээдүйн баталгаатай гэж нэрлэгддэг тийм их сургууль байсан. Гэвч их сургуулийн 4 жилийн хугацаанд түүний сэтгэлд нэг асуулт үргэлж сүйдрэлдэг байсан. Энэ нь болохоор яг миний энэ явж байгаа зам үнэхээр миний явах ёстой зам мөн үү? Би хизээ жинхэнэ аз жаргалыг мэдрэх болоо гэдэг асуулт бол байнга түүнийг дагдаг байсан. Нийгэм рүү ороод анхны алхмаа хийх босгон дээрээ тэр өөрийгөө шинээр танихыг хүсэж би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр хүмүүст инээд бэлгэлж чадах юм бол үүнээсээ би маш их аз жаргалыг мэдэрдэг юм байна гэдгээ ойлгосон гэж ярилцлага өгсөн байсан. Ингээд тогтвортой ирээдүйн баталгаатай харагдаж байсан багш гэх мэргэжлээ суралцгаа болж орхиод бусдыг инээлгэх хувь зорилгоо дагаж инээдмийн уран бүтээл рүү бүрэн шилжсэн. 2007 онд тэрээр KBS телевизийн 22 дахь үеийн нээлттэй шалгаруулалтаар комедиан болж дебют хийсэн даруйда Кэг концерт гэдэг хөтөлбөрийн хит хитэн бууланд онцгой дур бүтээж үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлж чадсан. Анхны жилдээ л KBS-ийн урлагийн наадамд эмэгтэй шинэ уран бүтээлч шагналыг хүртэж дараа нь шилдэг тэргүүн шагналуудыг ээлжлэн авч эхэлсэн. Гэвч түүний шагнал авж байгааг харсан үзэгчид бол түүнийг маш хурдтай өсөж байна. Гэхдээ ингэж өсөх нь бол угаасаа эргэлзээгүй байсан гэд түүнийг бол хүмүүс маш их дэмжижсэн. Пак Жи Сон нүүрний будагнуудад харшилтай учраас ихэвчлэн тайзан дээр будаггүй гардаг байсан. Мөн арьс нь эмзэг учраас гэрлийн дор удаан байх нь түүнд маш хэцүү байгаа харагддаг байсан. Түүний хувьд Кэг концертын олон буланд эмэгтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралын ээдрийг хэтрүүлэгтэйгээр хослуулж хайр хүрэмт хөгжилтэй дөрүүдийг бий болгож чаддаг байсан. Зарим үед эмээгийн дүүр, зарим үед хатуу чанга эмэгтэйн дүүр, зарим үедээ хүмүүсийн маш их инээдийг хүргэсэн янз бүрийн тийм дөрүүдэд тоглож хүмүүсийг хөгжөөж хүмүүст аз жаргал бэлгэлдэг байсан. Түүний хувьд өөрийнхөө будаггүй нүүр царайндаа маш их дуртай. Солонгост бол царай төрөх гоо сайхнаараа жүжигчин болох нь их яг түүнийг нь харж хүмүүс кино жүжигт тоглоулдаг тайзан дээр гаргадаг бол Пак Жи Соны хувьд бол өөрийнхөө будаггүй төрхийг өөрийнхөө гол давуу тал болгож чадан өөртөө ч гэсэн маш ихтгэлтэйгээр тоглон үгээр нь дамжуулан хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрч маш их хүндэлдэг байсан. Тэр үгээр инээд бол бусдыг доромжлох хэрэгсэл биш, хүн бүрийн жинхэнэ төрхийг хүлээн зөвшөөрөх хэл гэж хэлдэг байсан. Би өөрийгөө хайрладаг, би давтагдчихгүй ганцхан нүүр царайтай, тиймээс би гоо сайхны мэдсэл хийлгэхгүй гэж хэлдэг байсан. Тэгээ хүмүүс бол мэдээж түүнийг чи гоо сайхны мэдсэл хийх хэрэгтэй, ийм царай муутай юм чинь яаж тайзан дээр гарч чаддаг байна гэх мэтчлэнгээр маш их гоочилдог байсан. Тэгсэн хэдий ч гэсэндээ түүний хувьд бол хизээж гоо сайхны мэдсэл хийлгэхгүй гэдэг байр суурин дээр бол бат цогсдог байсан. Түүний хувьд багасаа л
Ахлах сургуульд байхад нь хүртэл багш нар нь чам шиг хүүхдэд сурлагал амьдрах зам болж чаднаа гэж хэлээд хичээлдээ шамдах хэрэгтэй. Ийм царай муутай юм чинь царайгаараа хизээч чи хоолоо олж идэж чадахгүй хэлдэг байсныг тэр хожим тайзан дээр хүмүүсийг хөгжөөх маягаар инээдтэй болгож ярьж исэн. Гэвч энэ нь түүнд бол мэдээж маш их сэтгэлийн шархуудыг үлдээсэн байрсан нь ойлгомжтой. Тэгээ өөрийнхөө хэлсэн энэ үгнүүдээр хүмүүст өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өндөр болгох хэрэгтэй гэсэн тийм урайлга мессежүүдийг тарааж түгээдэг байсан. Их сургуульд эсэж ороод хуваараа зохиохдоо хүртэл маш олон хүндрэлүүдтэй тулдаг байсан гэж хэлсэн байсан. Тэгээ түүний хувьд болохоор инээдмийн шоу нэвтрүүлэгт тоглодог байснаасаа богино хэмжээний кинонуудад ч гэсэндээ маш амжилттай олон дүрийг бүтээж чадсан. Мөн олон янзын хөгжөөнд тийм нэвтрүүлгүүдэд оролцохдоо дуу дуулах, хөтлөх зэрэг олон өөрийнхөө авьяасуудыг бас хүмүүст харуулж чадсан. Пак Жи Сон бол маш олон талын авьяастай мөн гэж хүмүүс түүнийг дүгнэдэг байсан. Гэхдээ түүний яг тайзан дээр хэр удаан байх хэмжээгээр нь тайзны халуун гэрэл бол яг түүний арсны өвчнийг нь сэдрээгээд эрүүл мэндээрээ бол маш их хохирдог байсан гэдгээ бас ярьж исэн. За Пак Жи Соны хувьд болохоор яг анх арсныхаа асуудлыг бол өөрөө зүгээр батгшилт гэж бодоод маш олон төрлийн эмчилгээ хийлгэж исэн гэсэн. Гэвч энэ нь бол яг батгшилт биш, онцгой төрлийн тийм арсны өвчин байсан гэдгийг бол ойлгосон. Тэгээд эмчнэр болохоор түүнийг ийм хурц гэрэлний доор олон цагаар байж болохгүй гэж зөвлөдөг байсан боловч өөрийнхөө дуртай ажлыг хийхийн тулд маш олон цагаар халуун гэрэлний доор ажиллаж өөрийнхөө тэр арсны өвчин бол маш их хүндрүүлсэн. Тэгээд арсны өвчин нь хүндрээд Пак Жи Сон болохоор арсандаа эмчилгээ хийлгээд хэсэг зуур амарч байгаад буцаад ажилдаа орно гэж хэлээд ажилласаа түр ингээ хөндөрөөд чүлээ авчихсан байсан. Яг энэ үедээ ээжтэйгээ хамтдаа амиа хорлож амь насаа алдсан гэсэн мэдээ телевизээр гарч ирсэн байгаа. Албаныхны мэдээлэлээр бол амиа алдахад нь ямар ч тийм гэмт хэргийн шинж тэмдэг илрээгүй, мөн гэр бүлийнхэн задлан шинжилгээ хийлгэхийг хүсээгүй, бас ээжийнх нь бичиж тавьсан гэрээслэл олдсон учраас энэ бол амиа орлолт байна гэж үзсэн байгаа. Тэгээ ээж нь гэрээслэл дээрээ охиных нь арсны өвчин бол сүүлийн үед маш хүнд болсон. Тэгээ энэ өвчнөөсөө болоод мөр нь бол маш их шаналж байгаа. Тэгээд үгээр тосхгүй сэтгэл санааны өвчин ч гэсэндээ арсны өвчин энэ хоёр нь ингээ нийлээд өөрийг нь маш их зовоож байгаа. Ер нь бол амьдрах ямар ч хүсэлгүй болсон. Тэгээ тэрийгэ надад хэлсэн. Тэгээ охиныгоо эмчлүүлэхийг би хичнээн хүсэж зөндөө олон цаг хугацааг өнгөрөөсөн ч гэсэндээ эмчлүүлж чадахгүй юм байна гэдгээ ойлголоо. Тийм учраас би охиныгоо ганцааран гин явуулж чадахгүй учраас хамтдаа энэ хорвоог орхиж явахаар шийдлээ гэсэн тиймэрхүү утгатай зүйлийг гэрээслэл дээрээ бичсэн байсан. За тэгээ Пак Жи Соныг нас орсны дараа бол Солонгосын урлагийн ертөнц тэр чигтээ уу гашууд авчсан. Жүжигчин Пак Жон Ми надад ах дүү шиг байсан маш үнэтэй хүн маань гэж дурсан санаж исэн. Тэгээ би энэ найзыгаа ерөөсөө сэтгэл зүрхнээсээ хизээж ингээд амар тайван явуулж чадахгүй байна, байнга дурсаж санаж ийна гэд маш хүндтэй шагнал авсан тийм шагнал гардуулах ёслол дээр хэлж исэн. Мөн инээдмийн салбарын жүжигчид болох Ан Няммин, Ким Шинён зэрэг жүжигчид ч гэсэндээ Пак Жи Соныг бол байнга дурсан сандгаа ярьж исэн. За тэгээ Пак Жи Сон жүжигчний хувьд болохоор хэдийгээр тайзан дээр би өөрийнхөө энэ дүр төрхөндөө маш их хайртай гэд өөрөө тэгж хэлдэг, өөрийнхөө дүр төрхөнд ч хайртай, өөртөө маш бардан байсан хэдий ч Солонгосын ард түмний яг түүнийг доромжилж байгаа бичвэрүүд, комментууд бол түүнд мэдээж маш хүнд тусаж сэтгэлийн шарх өгжсэн ойлгомжтой. Тэгээд чи яагаад юу нэгээд нүрээ боддггүй юм бэ? Үзэгчдийгээ хүндлэхгүй байна гэсэн коммент бол бүр маш их байдаг байсан гэсэн. Тэгээд Пак Жи Сон хэдийгээр би ийм арсны хүнд өвчтөй учраас нүрээ будах боломжгүй гэдгийг маш их тайлбарладаг байсан ч гэсэндээ Солонгосын ард түмэн бол муу комментуудыг түнд бицээрлээсэн. Энэ нь бол бас түүнд маш гүнзгий сэтгэлийн шархыг өгж исэн гэдгийг ээж нь бас битсэн байсан. Тэгээд Пак Жи Сон жүжигчнийг амиа орсны дараа бол гоо сайхны хэмжүүр гэдэг нь заавал нүрээ буцан царайлаг гой хүнийг хэлэхгүй, тайзан дээр гардаг хүмүүс заавал гой байх албагүй, өөрийнхөөрөө байж болно, авьяас чадвараараа л яг онцгой байх ёстой гэдэг тийм давлгаанууд бол бүр маш их явсан. За тэгээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн түүх маань ингээд энд хүрээд өндөрлж гин. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож гин? Жүжигчин олонний өмнө гардаг хүн гэхээр заавал царайлаг, гоё тийм хүн байх ёстой юу? Та бүхэн бас яг юу гэж бодож гин? Яг өөрсдөө төрж байгаа сэтгэлдээ комент хэсэгт бичээд би бинтийгээ хуваалцаарай. Хэрвээ та сувг дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараад суугаад дэмжээд өгөөрэй. За ингээ өнөөдөр ч гэсэндээ миний бэлтгэсэн дугаартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцаая.